Ашиг малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс асуух олон асуулт байна. Гэхдээ дараах зүйлийг онцлоод асууя. Тэгэхээр энэ ашиг малтмлын тухай хуулийг дагуулаад төсвийн тухай хуульд түрүүн бас Дамням сайдын хэлсэн хариултаас үргэлжлүүлээд асуувал ашиг малтмлын нөөцлөлийн төлбөрөөс бүрдэх төлбөрийн 10% нь орон нутгийн хөгжлийн санд хуваарлагддаг байсныг 15 болгож орж ирж байна. Гэхдээ аймаг нийслэлд энэ 15% нь цаашлаад ингээ хуваагдах байдлаар хിവэрэ буюу яг энэ төсвийн тухай хуулийнхаа 59-ийн 7 хөндөж орж ирж байна л да. Миний асуух гэдэг зүйл нь таад маань одоо яг орон нутагт ингээ яваад очихоор улс төржилт их хүнд байгаа газруудад аймаг нь өөр нам, сум нь өөр нам байгаа тохиолдолд төдийлөн орон нутгийн хөгжлийн сан суманда яг байх ёстой хэмжээгээр нь очихгүй байгаа дүр зураг ажиглагддаг. Тэр нэг мөсөн ингэж төсвийн тухай хуулийг оруулж ирэхдээ сум дүүрэгтэн гэд шууд хуваарлах байдлаар оруулж ирэхгүй байсан уу? За эхний асуулт энэ дэр. За хоёрдугаарх нь орон нутгийн оролцоотой холбоотой хэсгээс асуулт асууя. Орон нутгийн оролцоо гэд бүтэн зүйл оруулж ирж байгаа. Тэгэхээр орон нутгийн оролцоотой холбоотой энэ зүйлтэй холбоотой нээлттэй нийгэм форумынхан ирж уулзлаа. Нээлттэй нийгэм форумыг бол яамныхан сайн мэдж байгаа. Иргэний нийгмийн байгууллагатай холбоотой өмнө нь бас энэ хуулийн ажлын хэсгүүдээр ч гэсэн орж ажилладаг байсан. За хэр их саналыг нь тусгаваа. Надад хэлж байгаагаар бол одоо энэ орон нутгийн оролцоо гэсэн хэсэг дээр нэмж суулгах зүйлүүд бол байсан юм аа. Олборлох салбарын ил тод байдалтай холбоотой зарим мэдээллийн ил тод байдлыг нь суулгаж өгөх байсан шүү гэсэн байдлаар саналууд хэлсэн. Тэгэхээр хэр нээлттэй нийгэм форумынхантай ер нь иргэний нийгмийн байгууллагынхантай хэр их уулзаж саналыг тусгасан талаар мэдээллийг авъя. Тэгээ цаашдаа ажлын хэсэг их хурал дээр байгуулагдахад нь иргэний нийгмийн байгууллагынхаа төлөөллийг бас бүгдээрээ оруулахын зүйтэй байна. За ашиг малтмлын нөөц ашигчны төлбөрийг орон нутагт шударга зохистой хуваарлахгүй бол улсын хэмжээнд ийм болчиход байна. Улсын хэмжээнд ашигт малтмлын одоо үйл ажиллагааг дэмждэг аймагуд нь бага мөнгө авна. Сангийн яамны хуваарлахтаа юу гэж хуваарлдаг вэ гэхээр тэр уурхаатай аймагуудад нь бага хуваагаад уурхаагүйчүүдэд нь илүү хуучиж. За ингээ аймаг дээр нь амнатын хуваарлалт очихоор уул уурхааг дэмжиж хамтраад ажиллах гээд оролдоод байгаа сумдуудтай бага хуваарлаад уул уурхааг эсэргүүцээд байгаад нь их тавьчихад. Энд чинь нөгөө шудраг байдал нь алдагдчихад байгаа байхгүй. Тэгэхээр бид бол одоо нэгдүгээр ашиг малтмлын нөөц ашигчны төлбөрийн 10% орон нутгийн хөгжлийн санд өгдөг байсан бол хоёрдугаар энийг 15% болгоод 6% нь суманд очихоор очиж аймагт очихоор болгож байгаа. 4% нь очдөг байсан бол 6% болж очиж байгаа. Хоёрдугаарт хүн ам газар нутаг ашиг малтмлын тусгай зөвшөөрлийн тоо за амнаад төлж байгаа хэлбэрээр нь буюу 4 ийм индикатораар бид өөрөлдвөл үзүүлэлтээр гэсэн үг. Энэ ашиг малтмлын нөөц ашигчны төлбөрийг орон нутагт хуваарлдаг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхаатай хамтарч ажиллаж чадж байгаа орон нутгуудад илүү ашиг малтмлын нөөц ашигчны төлбөр очино. Орон нутагт уул уурхааг дэмжиж байхад сургуулгүй, цэцэрлэггүй, эмнэлэггүй, багшгүй, тоггүй, захилгаангүй байвал ард иргэд уурлах нь зөв. Эндээс орж ирж байгаа орлогоосоо өөрсдийнхөө энэ асуудлыг шийддэг боломжийг нь олгоё гэж. Тийм учраас бол энэ бас уул уурхайг эсэргүүцэж байгаа хамтарч ажиллаж чадахгүй байгаа энэ асуудлыг шийднэ гэж харж байна. Нэг суманд нь бол өгнө гэдэг энэ зохицуултыг бол манай төлөвлөгөөнд оруулсан байсан төсөлд. За сангийн яам маань бол аймаг гэдгээр нь явж байгаа. За 90 сум гэдэг хуваарлтыг бол хий гэж одоо ажлын хэсэг дээр хийгээ явуучих боломжтой байгаа. Иргэний нийгмийн байгууллагуудтай бол бид нар хамтарч одоо бас хилцүүлгүүд хийсэн. Төрөмс байгууллагуудтай 36 удаагийн одоо хилцүүлгүүдийг хийжсэн. Ил тод байдалтай холбоотой бол нэлээд олон заалтуудыг тавьсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэл, тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай хэмжээ, тоо бүгднгийн нийтэд ил болох зохицуултыг энэ хуулиндаа бид бас оруулж өгсөн байгаа. Хоёрдугаар асуудал бичил уурхай. Бичил уурхай бол манаас энэ салбарын нэр хүндийг маш их унгааж байгаа. Үнэн. Одоо бүртгэлтэй болон бүртгэлгүй нөхөрлөлүүд гэдэг нэг юм гарцсан. Тэгээд энэ орон нутгийнхан маань өгчдөг. Манай одоо энэ ашиг малтмлын бодлого хариуцдаг энэ агентлагт бүртгэл байдаг. Тэгээд ер нь юу нь мэдэгддэггүй суман дээрээ л бужигнуулаад байдаг. Ашиг малтмлын хулгай, зэлгээ, тэндээс олох ашиглалтны нөөц, татвар ер нь орж байгаа юм байдаггүй. Тэгэхээр энэ удаад бол бид нар хуулийн төслөөр заавал бүртгүүлдэг байх.
тусгай зөвшөөрөлтөө байдаг ийм нөхцөл рүү оруулж байгаа. Хоёрдугаарт ашигт малтмалын нөөц ашигчны төлбөр төлөгч этгээд болгож байгаа. Хуучин бол ерөөсөө ашигт малтмалын нөөц ашигчны төлбөр төлдөггүй, бүртгэл хийдэггүй. Тэгээд ерөөсөө засаг замбраагүй энэ салбарын хүндийг унгаасан ийм одоо байсан. Энийг бол хариуцлагатай болгож байгаа. За 3 дугаарт нөхөн сэргээлттэй холбоотой асуудал. Нөхөн сэргээлттэй холбоотой асуудал бол харьцангуй муу явсан. Шинэ хуулиар бид нэр тухайн уулуурхайн орд газрын ашиглалтын нийт хугацааны 3/2 нь өнгөрч явахад нөхөн сэргээлтийн баталгааны хөрөнгийг 100% байгаль орчны яамны дансанд одоо хуримтлуулж яхаар оруулсан. Аж ахуй нэгж өөрөө нөхөн сэргээгээд мөнгөө буцаагаад авч болно. Эсвэл мэрэгжлийн аж ахуй нэгж энэ мөнгөөр нь нөхөн сэргээлт хийж болдог ийм зохицуултыг хийж байгаа. За ингээд зэстээр амнаатыг хүндсэнтэй холбоотой бас нэлээд асуудлууд бол яригдсан. Гэхдээ цаана нь бол олон өөр ашигт малтмал дээр бас асуудлууд байдаг. Төмөр дээр байна. Жоншин дээр байна. Нөгөө жишг үн гэдэг нэг төвхтэй асуудал гаргаж ирээд тухайн компани олоогүй байгаа орлогоос нь та нар ийм орлого олох байсан ба гэд гадаадд гарч байгаа зардлыг нэмсэн байдлаар татвар аваад. Тэгэхээр энэ жишг үнийг таад маань хөндөд орж ирч чадвуу. Төмрөө нэгмсэн оруулж ирж байгаа дээрээ төмрийг, жоншийг оруулаад ирэх хэрэгтэй байсан шүү. За Эрдэнэт үйлдвэр. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр оюу толгой хоёр яагаад өөр байгаа юм бэ? Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 50 жилийн өмнө байгуулагдаад хөрөнгө оруулалтаа нөхөөд одоо ингээд өгөөж явж байгаа. За ингээд бид хамтарч одоо гадны хөрөнгө оруулалтаа хамтарч эзэмшдэг байх үедээ дотооддоо арай илүү авч үлдэх гэж энэ 21.6% амнаатыг тавьсан юм байна л. Тэгээ одоо 100% дотоодын төрийн өмч болоод явцсан чинь энэ 21.6% нь уурхай насжилтандаа нөлөөлөд хүндрээд байгаа. За аж үйлдвэр эрдэс соёлын яамны зүгээс бол салбарын зүгээс бол одоо сайдын хувьд бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг энэ төсвийн орлого тасалчихгүй байх үүднээс нэг 4 жил энэ яг 21.6-аар нь явуулаад тэгээд бусдтаа нь ижилхэн болгоё. Тэгэхгүй бол энэ чинь бас хоёрхан зэсийн төсөлтөй байгаад байгаагийн сул тал нь энэ болчиход байгаа байхгүй. Тэгээд 2009 онд байгуулагдсан оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээ гэж хөрөнгө оруулалтын хуулиар хийгдсэн гэрээгээр зэсийн амнаатыг оюу толгой төсөлтөөр 5%-аар докторжуулсан. Ийм байгаа. Тэгэхээр хэрвээ шинэ хуулийн зохицуулалтаар одоо бидний санал болгож байгаа хувилбараар амнаат өөрчлөгдвөл Эрдэнэт маань би 2029 онд гарах өөрчлөлтийг нь хэлье. 582.3 тэрбум төгрөгийг одоо мөрдөж байгаа 21.6%-аар цэвэр ашиг олох байсан бол шинэ хуулиар ингээд өөрчлөөд амнаатын жоохон буулгаад өгчвөл 949.1 тэрбум төгрөгийн ашигтай цэвэр ашигтай ажиллана. Энэ Монголын төрд орно. Олон нийтэд дээр нь. Яг тэгвэл зардыг болгож байгаа болохоор цэвэр ашиг нь өсөөд явчих. Дээр нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь 251.4 тэрбум байх байсан бол 373.7 тэрбум болох. Төрд ногдох ногдол ашиг 246.3 тэрбум байх байсан бол 414.9 тэрбум болох юм. Өөрөөр хэлбэл амнаатыг нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн амнаатыг буулгангууд цэвэр ашиг нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь дээрээс нь төрд ногдох ногдол ашиг нь өсөж байгаа байхгүй. Буцаагаад нөхөд авч яана гэсэн. Бид түрүү хэлсэн. Бид нар 3 хэлбэрээр төсөвт орлого оруулж байгаа. Алийг их баг болох байгаас шалтгаалж бодлого явуулдаг. Тэгэхээр бид бусад зэсийн төслүүдэд хөдөлгөж чадвал одоо уг нь энэ байдал эрэг болох гэдэг юм л да. Тэгээ одоо бид бол энэ удаа зэсийн амнаатанд хүрэхгүй байя гэдэг юм зарчим шийдэлтэй байна. За энэ амнаатын ногдуулалт бол үнэ шодрогош байгаа юм. 100 төгрөгийн бүтээгдэхүүн дээр 120 төгрөг гэж үнэлээд амнаат аваад байгаа. Тэгэхээр бид нэр энэ дотоодын өөрийн биржээ нэр хүндтэй болгож өөрийнхөө биржийн борлуулалтын үнээр жишг авч амнаат авдаг байх зохицуултыг уг нь бид хуулийн төсөлтөд тусгаж оруулж ирсэн. Тэгээд одоо сангийн яам дээр маань бас дэмжигдсэнгүү ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг шийдэд оруулж ирэх боломжтой. Тэгж харж байгаа. Тэгэхгүй бол эн чинь бас хэдэн аж ахуй нэгжүүдийг хэтэрхий шулаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг дотоодын биржээр шийдэд явах боломжтой. Бид бас 55 дугаар тогтоол гэж тогтоолоор энийг шийдэд үзсэн. Дотоодын энэ биржийн үйл ажиллагаа идэвхжид оржиж орлого бол өсөж исэн юм үзүүлэлт гарч ирсэн. Сайн хуу баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл өнөөдөр ямар ч боловсруулах үйлдвэрийн салбар ямар зохицуултгүй.
Хамгийн тод жишээг нь хэлье. Баялагын хулгай яваад байгаа юм чи. Жишээ. Зэс Эрдэнэ хөвгээд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэд баригдсан байгаа. За ачид ихт. За тэгээ одоо цаана Эрдэмэн гэдэг үйлдвэрүүд. За зөвхөн бид тэр Зэс Эрдэнэ хөв гэдэг аж ахуйн нэгжийг хэлье. Тусгай зөвшөөрөл байхгүй, яамд хүлээлгэж өгөөгүй, техник эдийн засгийн үндэслэл байхгүй, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг үнэгүй ашигладаг. За энэ дорногой руу гараад ингээ явангуут одоо нөгөө жонш монш гэдээ явж өгнө. Юу нь мэддэхгүй гарал үүсэл нь тодорхойгүй баяжуулсан бүтээгдэхүүнүүд хэлээр гаргана. Гарал үүсэл тодорхойгүй болохоор тэнд хулгай явагдана. Бас зохицуулт байхгүй. За зөвшөөрлийн тухай хуулиар бол энэ байгалийн баялаг дээр бол заавал зөвшөөрөл авах ёстой, заалттай. Бид нар чөлөөлөх хөнгөлөх юм аа чөлөөлөх хөнгөлөх ёстой. Гэхдээ байгалийн баялаг дээр бол бас хит судалгаа тавих нь юу юм болтоо л гэж бодож байна. Зохицуултгүй юм зөндөө байна. Дээрээс нь бид дэмжих гэхээр бас бодлого байхгүй. Яаж дэмжих юм? Нэгдсэн зохион байгуулалт байхгүй. Улсын хэмжээнд одоо байна шүү дээ. Улсын хэмжээнд өөрийн орд газартаа аж ахуйн нэгжүүд бол болоод байгаа юм. Техник эдийн засгийн үндэслэлийн хүрээнд манай яамд тайлан тооцоогоо өгөөд гарал үүсэл нь тодорхой, хэмжээ хязгаар нь тодорхой, оруулж ирж байгаа химийн бодис нь эзэнтэй хүн амьтан алчихгүй болж байгаа. 47 үйлдвэр өөрийн орд газаргүй баяжуулах үйлдвэртэй байна. Эдрийг яах вэ? Хаанаас ямар бүтээгдэхүүн аваад яаж баяжуулаад яаж гаргаж байгаа нь ямар ч бүртгэл байхгүй. Удирдлага зохион байгуулалт байхгүй. Илж шít. Зэс Эрдэнэ хөв бол сонгодог жишээ нь байхгүй. Тэгэхээр хууль байхгүй учраас бид энийг хянж чаддаггүй. Тусгай зөвшөөрөл өгч чаддаггүй. Буруу үйл ажиллагаа явуулах юм бол торгож чаддаггүй, хааж чаддаггүй. Ийм нөхцөлтэй байна. Тэгэхээр энийг зохицуулах хэрэгтэй болчиход. Хоёрдугаар асуудлын давхар амнаат. Давхар амнаат дээр тантай санал нэг байна уу? Монгол улсын аж үйлдвэр уул уурхайн салбарын бодлого бол одоо ухаад ачаа шууд гадагшаа гаргаж зар гэдэг бодлоготой байгаа. Бид аж үйлдвэржих ёстой, боловсруулах ёстой. Манай яамны боловсруулсан төсөл бол давхар амнаатыг болио. Боловсруулах юм бол дэмждэг байя. Ажлын байр нэмэгдүүлж нэмийн өртөг шингэж байгаа бол татврын орлогоороо тэр одоо авах гэдэг юм авдаг болио гэдэг ийм бодлоготой орж ирсэн. Ажлын эрсгийн хүрээнд энэ асуудлыг яриад оруулж өгөх боломжтой. Яг сангийн амнаас маань бол энийг зөвшөөрөөгүй. Үннээ хэлье. За